зориулсан Аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал, Жаргалан сумын иргэдийн төлөөлөгчдийн хурал, тогтвортой амжиргаа 3 төсөл хамтран орон нутгийн хөгжлийн сангийн төлөвлөлт хэрэгжилтэнд хяналтыг хэрэгжүүлэхийн сургалтыг 10 сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын дэргэдэх хяналтын зөвлөлийн гишүүдийн бүрэлдэхүүнтэй 10 дугаар сарын 1-ний өдөр аймгийн нутгийн удирдлагын ордны хуралдаа нэг танхимд зохион байгууллаа. Тус сургалт нь орон нутгийн тухайн жилийн төсөв түүний хэрэгжилтэнд хяналт тавих, хурлын дэргэдэх хороодын үйл ажиллагааг чигдрүүлэх, хяналтыг хэрэгжүүлэх зорилгоор явагдсан юм а. За аймгийн иргэдийн төсөлтийн хурлын ажлын албанаас орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтанд хяналтыг хэрэгжүүлэх ийм ажлын хэсэг гарсан байгаа. Бид яагаад ийм ажлын хэсэг гаргаж ирэхээр нэг талаараа ер нь орон нутгийн санхүүжилт хөрөнгө оруулалтын санхүүжилт хэр зэрэг зүйл зарцуулагдж байгаа, үр дүн нь юу байгаа, ямар үр ашигтай байгаа, яг хөрсөн дээрээ бууж гэнэ үгүй юу гэдгийг шалгах. Нөгөө тэгвэр аймгийн иргэдийн төсөлтийн хурлын хороодыг идэвхжүүлэх. Ийм зорилгоор бид бас энэ ажлын хэсэг байгуулсан. За улсын хурлын хамгийн газар Швейцарын хөгжлийн агентлаг нэгдсэн үндэсний байгууллагын хөгжлийн хөтөлбөрөөс төлөөллийн байгууллагыг бэхжүүлэх гэдэг төсөл хэрэгжиж байгаа. Энэ төслийн хүрээнд бид бүх аймаг сумынхаа хурлын төлөөлөгчдийг сургасан, багийн иргэд нийтийн хурлын дарга нарыг сургасан. За өнөөдөр бас энэ төсөл бичээд бид бас энэ иргэдийгээ хамруулсан энэ сургалтыг хийж байгаа. За энэ сургалтанд аймаг сумын хурлын төлөөлөгчд мөн иргэд оролцсон 110 гаруй хүн сургалтанд оролцож байгаа. За үр дүн бид мэдээж эргээд харна. Өнөөдөр сургалт хийлээ. Сумандаа очиод хяналтыг хэрэгжүүллээ. Төсвийн хөрөнгө хэр зэрэг үр ашигтай зарцуулж юунд зарцуулагдж байгааг энэ хүмүүс маань эргээд бид бас тайлан ирүүлэх ийм зорилготойгоор өнөөдөр сургалтыг хийж байгаа. Манай тогтвортой амжиргаа төслөөс болохоор орон нутгийн хөгжлийн сангийнхаа хөрөнгө оруулалтын 60 гаруй хувийг оруулсан байгаа. Энэ дээр болохоор сангийн яам тогтвортой амжиргаа төслөөс бол аудит хийж байгаа. Энэтэй уялдаа холбоотойгоор бол орон нутгийн хөгжлийн сан дээр нь чухал хийгдэж байгаа ажил дээр нь бид нар хяналт үнэлгээ хийхээр иргэдийн бүлэг аймгийн иргэдийн хурл сум багийн иргэдийн хурлынханд анхан шатны мэдээлэл өгч байна. 10 сарын 1-ээс эхлээд Ховд аймагт сайн туршлага хяналт үнэлгээ гэсэн сэдвтэй төсөл хөтөлбөр маань хэрэгжихээр бэлтгэл хангагдсан байж байгаа. Энэ дээр яах вэ гэхээр орон нутгийн хөгжлийн сан дээр бид нар тодорхой хэмжээгээр их хэмжээний мөнгө тавьж байгаа. Энэ дээр гүйцэтгэл болон бусад зүйлүүд дээр хяналт үнэлгээ хийхээр сургалтын арга хэмжээ эхэлсэн байгаа. Орон нутгийн хөгжлийн сангийнхан иргэдийн ярьж байгаагаар орон нутгийн хөгжлийн сан болон сум хөгжүүлэх сан дээр аймаг орон нутагт маш их хэмжээний мөнгө тавьж байгаа боловч аймаг орон нутагт нүдэнд үзэгдэх галт баригдахаар зүйл ер нь огт хийгдэхгүй байна. Энэ мөнгө нь хаашаа орж ийнэ гэдэг талаас иргэдийн санал санаачлал айгүй хэрж байгаа. Энэ дээр уялдуулан бид нар бас тодорхой хэмжээгээр орон төсөл хөтөлбөр маань мөнгө өгсөн юм чинь хяналтаа хийх нь зөв зүйтэй. Тэгэхээр бид нар эхний ээлжинд хяналтаа хийн, дараа нь үнэлгээгээ өгнө. Тэгэхээр орон нутгийн хөгжлийн сан дээр ерөнхийдөө хоошд нэмэгдэх хандлага байгаа. Тэгэхээр Монгол Улсын эдийн засаг бас сэргэж байгаатай холбоотой жил болгон орон нутгийн хөгжлийн сангийн мөнгө нэмэгдэж байгаатай уялдуулна. Орон нутгийн хөгжлийн сангийн сан нь болохоор тодорхой хэмжээгээр иргэдэд яг шаардлагатай зүйлийг бүтээн байгуулалт хийхэд зориулагдсан мөнгө учраас тэр зориултын дагуу хэрэглэгдэж байна уу гэдэг тал дээр анхаарч ажиллах юм байна. Тэгэхээр энэ сургалт ерөнхийдөө бас үр дүнтэй болно гэж бодож байна. Сургалтын нээлтийн үйл ажиллагаанд аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Пүрэвганд, аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын нарийн бичгийн дарга Сандаг Сүрэн, тогтвортой амжиргаа 3 төслийн орон нутгийн удирдагч Батсайхан, аймаг сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч, багийн иргэдийн нийтийн хурлын дарга нар, багийн иргэдийн нийтийн хурлын тэргүүлэгч, иргэдийн төлөөлөл, багийн иргэдийн нийтийн хурлын хяналтын бүлгийн гишүүд нийт 110 хүн оролцохоос хяналтын зөвлөл хяналтын бүлгийн 90 хүн тус хамрагдсан байна. Сургалтаар орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө өр хийгдэх хөрөнгө оруулалт, төсөл хөтөлбөр арга хэмжээг төлөвлөх, иргэдээс санал авах ажлыг хуулийн хүрээнд зохион байгуулах, орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдэх ажилд иргэдийн хяналтыг сайжруулах, орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдэх ажилд хяналт тавих, хадгалалт хамгаалтыг сайжруулах, хяналтыг хэрэгжүүлэх талаар ярилцаж туршлага солилцсон байна.